Манай Улаанбаатар нийслэлийн захирагч Батүл бол Монгол улсын баатар цол хүртсэн баатарлаг түүхтэй хүн. Жирийн хүнийг бодвол жинхнээс ярихмтай хүн л дээ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө хүү Чулуудагийнхан офшор данс илэрсний их баяр наадмыг тохиолдуулан нэгэн үг хэлсэн. Тэр нь хэрвээ Чулуудагийн офшор дансанд нэг мөнгөний гүйлгээ хийгдсэн байх аваас би саналаараа очирно гэж үлээ. Үүнтэй холбогдуулаад нэрэж юу илээдээ эн чинь хэмээн бодож Google-ээр ганцхан хайлт хийгээд үзлээ. Их амархан офшор бүсэд хэрхэн данс нээлэх вэ гэж. За тэгтэл харин Панамын хуулийн дагуу хамгийн доод депозит нь $10,000 байх ёстой ажээ. Тэгэхээр мань Чулуудаа хамгийн багаар бодоход $10,000 гүйлгээ хийж очиж $10,000 хадгалуулах гэж л хааваас Хонконг руу нисвэл гэж арай илүү юм хийсэн байлгүй дээ. За тэгээд дансаа хаасан гэж байгаа. Дансаа хаахад үлдэгдлээ авч таарнаа да. Өөрийнхөө мөнгийг тэр жигт нь хайдаг тэнэг хүн гэж хаач байхгүй. Түүнээс гадна хүний мөнгийг тэр жигтэн дээрэмдээд өгөхгүй гэж гүргээд байдаг банкч гэж юу байх вэ? Ерөнхийдөө нэг иймэрхүү. Юутаач ноён Чулуудаа офшор дансаараа гүйлгээ хийсэн байж таарлаа. Улсын баатар үйл дарга маань юу гэлээ? Ганц гапи мөнгөний гүйлгээ хийсэн байдаг юм бол би сайн дураараа огцорно гэсэн. Одоо тэгвэл ойлгомжтой болов. Гүйлгээ хийгдсэн байна. Баатар хүн хэлсэндээ хүрдэг. Гэхдээ байлдаж бууд уургаж үзээгүй баатар таныг хэлсэндээ хүрэхгүй байж магадгүй гэд нэг жишээ татъя. Монгол улсын жинхэнэ баатар Алаг морд Дандар баатар хүн далайсан гараа уцаадгүй маа гэж хэлээд Орос офицерыг завчиж орхисон байдаг билээ. Лам 3 эрдэнэ гэж. Харин Үүл баатар таныг хүн завчигсангүй. Зүгээр л хэлсэндээ хүрээрээ дэ гэсэндээ үүнийг дурдлаа. Хараад хүлээд суйдаа бид чинь.